John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Cohen Stephen King-ийн зохиол хараас ч юу ч болж чаддаггүй. Тамд очиж өдгөрөө гэсэн чичээд зөвхөн хоёрын зөв зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Цогтбаатрын Ууган баярын зохиол Хуучны Ямби. Юмдэгой байсхийгээ дэл шүүгээ уудалж юу ч юм хайж харагдах. Ер нь жохом ягаад л бүх өдрийн туршид орж гарахын завсар галын өрөөнийхөө энэ шүүгээг нээж хардгийг нь хэн нэгэн анзаарч гэмээр их л гайхмаар. Шүүгээг нээж доторхойг нь харах хэдий ч тэндээс юу ч гаргаж ирэхгүй, юу ч авахгүй. Зүгээр л шүүгийн доторхойг хэсэгхэн зур нүдэрээ тэмтрээд өнгөрөх. Галын өрөөнийхөө ширээний хоёр тал тавьсан сандлын нэгэн дээр суужгаад өөртөө аягалсан халуун цайнаасаа ганц нэгхэн очилж суухдаа Юмдэгой эсрэг талынхаа эзэнгүй ёрдор сандлаас бараг тайлбал нүдээ үл салгана. Дээр нь хүн суугаагүй хоосон сандал руу ширтэн сууж байснаа нэг их уртаар санаа алдгаж түүнийг өөрөө үл анзаарна. Юмдэгой энэ гэрте ганцаар амьдрах улсоор эдүгэ 6 дахь жилийнхээ нүрийг үзэж буй. 30 гаруй жил ханилсан ханаа бурхны оронд үдчихэд ингээд аяга цайгаа ганцаар угаад сууж байгаадаа хаяада итгэж ядах нь бий. Хэдийгээр 3 өхөн төрүүлсэн ч өнөөх хэд нь нөхөртгөрөө тус тусынхаа амьдралын зам мөрийг хөөх болсон юм. Огт нь ойр ойрхон уцаар ирж ээлж тараалан эргэж тойрдог нь Юмдэгой сайхан байдаг ч тэдэнтэйгээ бүр зууралдаад байхыг хүсэхгүй. Нэгэнтэл тустай амьдрал зохиогоод хань ижлийнхээ ая талыг харж яваа хэдэн өхөндөө дарамтуулахыг гэхээс чихтэйхэн аж санаа зовх. Угаас өвгнөн амьд сэрүүн ах уйда яаж ч өтөлж дороотлоо гэсэн хэдэн өхөндөө яр шиг төвг болохгүй юм шүү. Хоёул амьдралын ямар ч цаг үед өөрсдөө аваад явчих тэнхээтэй байх ёстой гэдэг байсансан. Өвгөнийхөө хэлдэг байсан үгийг бодсон ч тэр өнөө цагийн амьдралын хэв маягийг анзаарсан ч тэр Юмдэгой охтынхоо хин дээр нь чөчөж хамт амьдрахгүй байхаар шийдсэн. Ингээд л ганц бие эмгний амьдралын өдөр хоногуд өвгөнтэйгээ хамт олон жилийн нүрийг үзсэн энэ хоёр өрөө байранда уйтгар тайхан үргэлжилсээр. Юмдэгой аягтай цайнаасаа дахин нэг удаа балгалаа. Тэгээд өвгөнийхөө суудаг байсан хоосон сандал руу ширтсээр байснаа харцаа галын өрөөнийхөө шүүгээрөө шилжүүлв. Дандаа л нээж хардаг мөнөг шүүгээ. Тагийг нээж доторхойг нь харах ёстой. Тэнд л юу ч юм байх ёстой гэсэн мэдрэмж. Яг энэ үед хаалганы хонх дуурснаар ганц бие хөгшин өнөөх зуршил болсон үйлдэлийг хийж амжсангүй. Хүний мөрөөсөл болсон ганц бие хөгшин хаалгаа тайлахаар яарлаа. Хоёр том өхөн нь багангийн нэг хүүхдэд дагуулчихсан элдв амттан дүүргэсэн томоо төрсөр дуу шуутайхан орж ирцгээв. Ээжээ тэрсээ тэрийн тэргүй. Миний хүүхдүүд уцаар чирэлгүй хэлж чимээгүй ингээд ороод ирнэ гэж сонссонгүй. Юу л өнөөдөр ээжийнхэн төрсөн өдөр билүү? Химээ тань төрсөн өдрийн минь дөрөгийг ээж намайг тань руу уцаар ирсэн чи хэрэггүйгөө боловлцсон. Шууд ирж гинтийн бэлгээр нэгнэ. Энд чин гинтийн бэлэг. Тийм байна минийхөө. Үнэхээр гинтийн бэлэг бай шүү. За миний хөөхтөд гадуур хувцас тайлаа дэшээ суугаарай. Ишээжтэй яасан ч их юм ававтай. Ингэж дэмий шахам зүйл тэдэн төгөргөө өрж явах хэрэг юу байна да. За ээж ингээл дэмий мэрдгэлдэг шүү. Ийм зүйл санаа зовх хэрэг байхгүй. Ээжигээ төрсө төрөөр мөнгө зарцуулахгүй бол өөр юунд хэрэглэх гэж мөнгө олгуулж байна. Миний хэдэн хөөхд өөрсдөө л хүрээд ирэхэд хангалттай штэ. Өөр ээжд нь илүү дутуу юмны хэрэг өөр байхгүй. Тэтгэврийгээ дээр болоод л байдаг юм чинь. За яадгийн бэ ээж? Ихэнхэн дандаа л амьд юм байгаа. Хүн амьтан дарааж өгöd байлгүй өөр хэрэглэрээ. Миний мөхөд охин том болж тээ. Эдүгээ 70 насыг шүргээд байгаа Юмдэгой бага охин холын оронд очиж сургууль төгсөөд тэндээ хань ижилтэй болоод суурьшиж амьдрах болсон юм. Тийм болохоор өнөөдөр хоёр эгчтэйгээ хамт ээж дээрээ ирж чадаагүй хэрэг. Ганц бие хөгшин хөл газар хүрэхгүй шахам баярлана. Хоёр зэхүүн ам хуурайгүй шулганаж сургууль дээрээ болсон элдв явдлыг ам уралдан ярих нь Юмдэгойд их л таатай. Та хоёр жага аяархан байл та. Настай хүний хажууд өрөлдөж ирээд имийн ядарч даралтна гэсүүл яана. Зүгээрээ хөөхтөө төснээрээ л ярьж баг. Надад тайртай зүйл алга. Ээж энэ хоёрыг ингэж өөгшүүлж болохгүй. Хамаагүй эргэлүүлээд өмөрөөдвөл бүр толгой дээр гараа суугаад гайхах юмгүй л баг. Яадгийн миний мо хоёр бонд орхоо. За тэр ээж эмээ бид хоёрыг загнахгүй л гоо өстэй. Ингээд нэр ээж
Манай нөхөр тушаал дэвших болсон шүү дээ. Ажил нь амжилттай л яваан байна ш та юу да. Ээж манай хүн ч гэсэн гараад өгсөө. Өөрөө хуваараа компани байгуулсан. Өмнөх компанийн даргаж нэг юм цалин үлсийн сансын хэмжээнд нэмэхгүй шагнал урамшуул барагтаа бол өгч чадахгүй усрагод нэг сайн хүн алдчихж байгаа. Манай хүүгэн цалин гайгүй байсан бол ажиллаад л байсан л та. Гэвч тэр цалин шагнал нэмэгдэх нь хотлаа гэдгийг олж хараад эрдгэн шиг өөрөө бие дааж ажиллахаар шийдсэн. Тэгээ ёо. Гайгүй л байдаг байгаа та. Гайгүй айлгүй байх вэ ээж минь. Одоо чи хэн төрүүлж өөрийнхөө төлөө зөрөгтэй шийдвэр гаргадаг л очдөг болсон цаг. Тэгэд ч компани байгуулангуудаа маргааш өдөр нь л анхныхаа захиалгыг явуулсан. Хойтон жилийн өдөртөд манах гэдгээл бүр хөл дээр босоод ирнэ. Та харж л байгаарай. За яамаа та. Та эдийн ажил амьдрал сайн байгаа бол ээжт нөр хүсэг зүйл юу байх вэ дээ. Мингэд нөгөө мөдүүтэйгээ холбоо барьсан уу? Ойрд наашаа ярихгүй тагчмаагүй л байх юм. Ярьсан ээж. Өчигдөр интернетээр холбогдсон. Танд минь төрөгчлээ шүү. Бас танд удахгүй төрсөн өдрийн бэлгээ болно гэсэн. Нэвэм. Надад бэлэг явуулж яах нь үтэй. Хүний нутагт өөрийгөө л сайн хийжээгээд явбал барав. Хоол газар яаж явах нь л явдаг юм бол удасны цаанаас ирэхаараа хачин сайхан байгаа л гэдэг. Ямар хоёр нүдээрээ үдсэн биш дээ. За ээж ингээл нөгөөдгээрээ дундаг шүү. Хин хүний хүсэд очиж чаддгүй нутагт ховорхон боломж ятгад очисон чинь сайхан байлгүй яах втэ. Төрсөн нутаг төрсөн гэрээс илүү сайхан газар гэж байх вдэ хүүхдүүд минь. Миний мохон тэр голын газраас нааш нэлтвийн бэлэгсэлт явуулна гэх юм. Уг нь бол бид хэдэл эндээс тийш нь бэлэг явуулах учиртай юм. Цаадах ч алцахгүй дээ ээж. Хэрэгтэй юм байна уу гэж асуугаар өөдөөс зүрж харин та нарт хэрэгтэй байгаа зүйлийг чи явуулна гэж хэлдэггүй. Танд ямар бэлэг явуулах вэ гэж шийдэж чадахгүй байсаар ямар тач мөнгөний явуулахар болсон шүү. Бид хоёрыг тантай илүү ойрхон байгаа болохоор юу хэрэгтэйг нь сайн мэдэх байх гэж хэлээ. Хэдэн төгрөг ирдэг юм бол түүгээр нь өөрт нь хэрэг болох зүйл аваа буцаагаа явуулаарай. Ижид нь элдв юмны хэрэг юу байхгүй гэдгийг та хоёр мэднэ штэ. Та өөрөө л одоохондоо анзаарч мэдэхгүй байгаа болохоос биш танд хэрэгтэй зүйл байгаа ээж. Харин бид хоёр мэдж байгаа. Тийм болохоор та зүгээр л хүлээж гараа заа ёо. Юмдайгой том өхнийхөө үгийн хариуд санаа алдхаас өөрөөр хариу барьсангүй. Тэрээр хоёр өхнийхөө авч ирсэн ууттайгаас аль өнгөтэй өдтөөгөөс нь хоёр зээх үүдээ өгөөд үлдснийг нь өнөөх дандаа нээж хардаг шүүгээр үгээ хийлээ. Том өхн нь зааж бидэд ингэж явцгаая да хэрэгтэй юм байвал утсаар гэлээрэй гэж хэлэхэд нь ханын цаг руугаа харлаа. Уг нь хөөхтүүд нь гаднаас орж ирээд хитгэн минут л болсон баймаар авч аль хэдийн бүтэн 2 цаг өнгөрч гэж. Юмдайгой хүн хөгшөрхөөр цагийн багцаач хүртэл алдагддаг юм байх та гэж бодоод амжлаа. Заримдаа цаг хугацаа гэдэг цаглаад өнгөрөх мэт болдог бол хаяада бүр эсрэгээрээ огтхон чурагшаа гэж өгөхгүй мэт санагдах нь бий. Ялангуяа хорвогийн жамаар өөд улсан үгнийхөө тухай бодож түүнийхээ хойноос очиж ядаж ганц удаач болов уулзсан гэхээр цаг хугацаа гэдэг нэг мөр зогсчихсон мэт л болно. Тэр үедээ бурхан намайг хэр удаан ингэж ганцаарнг нь хатаах юм бол тоо гэж боддогч төд төдөлгүй хідэн зэн нарынхаа тухай бодоод л уцаад уйраад ирдэг нэгэн. Хүүхдүүдээ явахт нь бүгдийг нэг удаа үнсээд гэртээ ганцаараа хоцорсон юмдайгвай галын хооронд буцаж ороод цагилгаан зуухаа осааж цай тавилаа. Буцаад л бүх юм ил хуйлэг хөндөй хоосон өргөөд явчихлаа. Саяхан л шуугилдаж ам хурайгүй ярцгааж байсан өнөөх хідэн хүүхдэн цөм алга. Зөвхөн ханын цаг чаг хийн дуурж уцлах төгсөн данхтай цай эсэгчин шуугна. Ганц бие хөгшин хийх юм олж ядан гайхсан маягтай сууж байснаа. Ярамгүйхэн босож очиод нөгөө шүүгэнийхээ хаалгыг нээж гарлаа. Дотор нь анхаарал татах үз өөрчлөгдсөн зүйл алга. Байнга л байж байдаг хідэн аяга тавгийнхын наан сая хөөхтүүд нэрээд явахдаа өөрт нь өгсөн уудтай амттангууд байна. Өөр зүйл алга. Юмдайгвай шүүгэн доторх зүйлүүдийн алинд нь ч хүрэлгүй буцаагаад хаалаа. Уг нь амьдсрүүн байхад ийм байдаггүй байсан. Энд юмдайгвайн сонирхлыг татах үз ихээ олон зүйл байдаг байлаа. Анх бараг л хөөхтөрөө шахуу гэр бүл болчихоод удаагүй бахта хамтдаа явж байгаад энэ шүүгээ худалдаж явж байсансан. Тэр үед ээл гоё сайхан харагддаг байсан бол одоо хуучин цагийн хүнд хэрэггүй нэг хог болоод хөөхтүүд нь хүртэл нүд үзүүрэлдэг тийм л нэг дөрвөлжин хайрцаг болчтой. Өгөнтэйг хэдэн 10 жил амьдрахтаа бишгүй л их жаргал зовлон үзснийг энэ шүүгээ л сайн мэднэ. Хэрвээ энэ хуучин цагийн дөрвөлжин модон шүүгээ хүний хэлээр ярьдаг байсан бол юмдайгой ер уйдахгүй байсансан. Бүхэл цаг үеийн туршид өөртөө хамт байсан энэ модон шүүгээ өөртөө цаанаал нэг дотн санагдах.
Залуу байхдаа хаяада өвгөнтэйгээ амуур үйж хаад буцаж ивлэрэх арга ивэ олохгүй байхад энэ шүүгээ их л тусалдаг байж үлээ. Залуу халуун ах уйда өвгөн нь нэг л уурлахаараа дууга хураачдаг байв. Ер нь л өвгөн нь хүн хартаа төрүүлж дуурайд байдаггүй. Дотроо их зүйл боддог байсан хэрнээ гадна хил гарах тал дээр маруухан хүн байсан юм. Гэр бүл болсоор хэдэн жил болсны эцэст юмдэггүй өвгөнтэйгээ анхудаа ам мөрийж билээ. Тэр үед өвгөн нь дүнсэж бараагаад ямар ч хэрэг хөрөө байхгүй хэдэн өдөр өнгөрөхөд юмдэггүй юу ч мэрэг санаатай оролдоод нэг л арга ивэ олоогүй. Хоёулаа өөрсдөө айлуулах чимээ гаргалгүй энэ муу модон шүүгээгээ нээж хааж өөрсдийнхөө аяг тавгийг нааш цааш нь болгоно. Юмдэггүй тэр үед хэдэн өдрийн турш хоорондоо ганц үгсэлэхгүй байх юм чинь манайх гэдэг айл ингээд салж сарних гэж байгаа юм биш үзхмэн харамсан бодох. Тэгэж бодоод бүр өөрийн ирэхгүй хэдэн тусал нулимс унгаж түүнийгээ сэмгэгч нь арчиж байв. Гэвч харин энэ байдал цаашаа удаан үргэлжлээгүй. Юмдэггүй аяг авах гэж шүүгээгээ нээсэн залуу цагийнхаа тэр нэгэн өдрийг ер мартдаггүй юм. Тэгэхэд юмдэггүй өөрийнх нь цайны аяганд чихэр дүрэгчгсэн бас нэг цаас хуйлаад хийчихсэн байгааг олж харж үлээ. Өнөөх юу ч ярихгүй юу одоодгоо мэдэгдэхгүй хэдэн өдрийг барсан нөхрийнхний хийсэн ажил гэдэг нь тодорхой. Хуйлсан цаасыг дэлгэхэд чамдаа хайртай шүү намайг уучлаач дээ гэсэн товчхон нэгэн зурвас. Түүнийг нь уншаад юмдэггүй сэтгэлийн мухард бугшаад байсан бараан дүгшүүр урам өргөө алгуулад оронд нь наргийн их мэтэл болж үлээ. Угаас хүн хартай ярих ивэ олж яддаг байсан өвгөн нь тэр үедээ их сүрхий арга бодож олоод үүндээ галын өрөөнийхөө шүүгээг ашигласан хэрэг. Энэ нь юмдэггүйд чухам их таалагдсан. Тэр цагаас хойш үе үеисхэн юмдэггүй энэ шүүгэн дотроос өөрийг нь баярлуулах, өөрийнх нь сонирхлыг татах үз ямар нэгэн зүйл олдог болов. Өвгөн нь өөртөө зөвхөн муудалцахаараа энэ шүүгээг ашигладаг хэрэг биш бөгөөд ерөөсөө өөрийг нь баярлуулах ямар нэгэн зүйлийг энэ шүүгэнд хийгээд хэвшчихсэн. Элдэв янзын амттнаас эхлүүлээд гой ганган эмэг зүйлд сарын цалин жүжигийн хос тасалбар дээд байгууллагаас өгсөн өргөмжлөл жуух хүчиг гээд эсэн бусын зүйлс. Юмдэггүй энэ шүүгэнээс чухам юу олж байснаа одоо нэг үрчлэн санахгүйч ямар тач эндээс гарч ирсэн юм бүхэн нэгээс бусд нь өөрийг нь заавал баярлуулж байсныг ямар ч эргэлзэх зүйлгүйгээр хэлж чадна. Өөрийг нь баярлуулаагүй тэр ганц зүйл бол өвгөнийх нь гэрээслэл байсан. Өвгөнийх нь бие муудаж хэвтэрт орсон тэр сүүлийн хэдэн сарын турш юмдэггүй энэ шүүгийг нээгтээ мантай байсансан. Харин сүүлд өвгөнөө өөд улсноос хойш нэг удаа нээж гараад нэг доктортой зөвхтөл улсан нь өвгөнийх нь гэрээслэл байж үлээ. Өвгөнөөс нь үлдсэн хамгийн сүүлчийн захиас сэтгэлийнх нь үгс. Галын өрөөний энэ хуучирч муудсан модон шүүгээ бол юмдэггүй болон түүний нөхөр хоёрын дунд байдаг нэг бяцхан нууц. Олон жилийн туршид эмгэн өвгөн шүүгээ гурвын дунд ямархан янзын харилцаа тогтсныг энэ гурваас өөр хэн ч үл мэдэх бөгөөд юмдэггүй энэ тухайга хүн хард ирээд байх сонирхолгүй. Зүгээр л чимээгүйхэн үе үехэн нээж гарсаар бүр хэвшчихсэн. Хизээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар өөрийнх нь сонирхлыг татах үйс өөрийг нь баярлуулах тийм нэгэн зүйл байж байх ч юм билүү. Магадгүй бүр нөгөө ертөнцөөс өвгөн нь өөрт нь зөрүүлээд энэ шүүгээгээр дамжуулж захиалгийх ч юм билүү ерөхийн мэдлээ. Ямар тач юмдэггүй энэ шүүгээ галынх нөрөөнд өнөөг хэрн байсаар байгаа болохоор сэтгэл дотор нь ямар нэгэн найдвар оршсоор л байгаа. Анх гал голомтой асааснаас хойш өөртөө нь өнөөг хүртэл хамт байгаа энэ шүүгээгээ юмдэггүй өдөр бүр нээж хааж байхдаа өөрийн эрэхгүй тайвширчдаг болсон. Тоолж баршгүй олон сайхан дурсамж аз жаргалыг өөртөө хадгалж үлдсэн энэ хуучин цагийн модон шүүгээ нь бүр өөрийнх нь бие эрэхтний аль нэг хэсэг болсон мэт санагдах нь бий. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Үдэш болжээ.
Юмдайгой галынхаа өрөөнд сандлынхаа арвчиг налан суусаар. Өөрт аягалсан халуун цайн аль хэдийн хөрчгсөн ч манимгэн үнийгээ ерөн зарсангүй. Тасалгааныхаа гэрлийг асаагаагүй болохоор эргэн тойрны эд юмс бүүдгэр бараан. Өнөөх олон сайхан дурсамжийг нь агуулж модон шүүгэж тэр нүднийх нь үзүрт бүдэг бадагхан. Юмдайгвайн бодол нь хэдэн 10 жилийн өмнөх сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдралынхаа өдөр хоногуд тунд хөвөн тэнүүжлэн. Тэнд өвгөн нь шүн гэртээ эрэхтэй өөрт нь авчирсан бэлгийг шүүгэнд хийх нь харагдана. Юмдайгвай өөрөө өглөө их тусангуудаа нүрээ угаахаас өмнө мөн өгшүүгээ нээж ямар янзын гинтийн бэлэг өөрийг нь хүлээж байсныг олж харна. Тэнд заавал нэг юм байж л байна. Тэр нь юу ч байсан бай Юмдайгвайн урмыг хугалнаа гэж байхгүй бүр тэгэх боломжгүй байсансан. Өвгөнийх нь өгсөн бэлгийн мөнгөн дүн нь чухал биш. Ганцхан ширхэгж ихэр үсний сам алтан эмгний аль нь ч ялгаагүй галын өрөөний шүүгэнд орохороо яг адилхан нэг үнцэнтэй болно. Одоо эргээд удахны Юмдайгвайд энэ хорвоо дээр энэ шүүгээ шиг ямар ч зүйлийн үнцнийг үнэлж баршгүй хэмжээнд байждаг шидэт хайрцаг байсангүй. Цаг хугацаа аварсан өнгөрхийн хэрээр энэ шүүгээ яалтчгүй Юмдайгвайн амьдралынх нь салшгүй нэг хэсэг болчихж. Хэдэн хүүхдүүдээ залгаж магадгүй гэж бодохдоо яг дэрэгдээ ширээн дээр тавьсан гар утас нь ганц удаач болов ган хийсэнгүй. Хүний нутагт амьдран сууга баг охинтойгоо уулзсан гэсэн бодол төрнө. Нялх байх үеийг шиг нь бөөцөөлж халамжлаад унтсан хойгуур нь урд дуур нь ороод хэвтхийг хүснэ. Гэвч одоо тэр бүхэн хизээж ирэхгүйгээр өнгөрөн удсныг сэтгэлийнхээ гүнд мэдхийндээ тэр мэднэ. Юмдайгвай энэ мэтэлдэг зүйлийн тухай тэнэж төрөн бодол хийлсээр сандлынхаа арвчийг налсан жигтэй зүүрмэглэж хэллээ. Тэгээд хачин тод зүтлэв. Сэтгэл дотроо ягаад ч юм гайхалтай сайхан аз жаргалыг мэдэрнэ. Яг л залуу байх үедээ баярлаж хөөрдөг байсан тэр халуун дулаан мэдрэмжийг жигтэйхэн хурцаар амсав. Бүх юмс гэрэлтэй, гэгээтэй, өнгөлөг сайхан. Юмдайгвай галынхаа өрөөнд явж оров. Тэрээр хурдхан шиг мөнөг шүүгээгээ нээхийн түүс боллоо. Тэнд яг одоо ямар нэгэн гайхалтай чухал зүйл байгаа. Энэ удаад Юмдайгвайг зүн совин нь хуурсангүй. Яалтчгүй нөгөө ертөнцид очсон өвгөн нь өөртөө захидал бичиж гэдэгт Юмдайгвай эргэлзэх зүйлгүй нь итгэлээ. Сайн сууж байгаа үстэй. Амьдрал сайхан даа хөгшин минь. Хэдэн хүүхэдтэй хань аваар авалж хэнээж хөөрж явах жаргал. Чимэн жаахан ганцаардаад байна уу? Би тийг шаналаарай. Ер нь бүхэл зүйлс өөр өөрсд энэ цаг хугацаатай. Удахгүй бүхэл юм сайхан болно. Тийм ээ, сайхан болно. Тэр сайхан цаг яг хэзээ болохыг мэдчихэд би чамд дуулгах болно. Зорвос ингээд л гүйцээ. Нэг их ойлгомжтой гэмээр зүйл алга. Өөртөө нь хизээ болцох тухайга өвгөн нь ер цохуулахсангүй. Магадгүй удахгүй сайхан болно гэсэн нь миний өөртөө нь уулзах боломжтой тэр цагийг хэлсэн болов уу? Ямар тайч тэр цаг хизээ болохыг мэдчихэд надад дуулах юм гин гэж Юмдайгвай бодон суулаа. Юмдайгвай хаалга тогших чимээ нэрсэрлээ. Саяын зөвлөснөө бодит амьдралтайгаа холж хутган манарч байсан Юмдайгвай ямар тааж сандлаа сөндийж үүд рүүгээ сажлав. Үүдний өрөөнийхөө гэрлийгээ сааж хаалганд дөхөж очиод хинбэ гэж асуулаа. Ээжээ би байна. Хаалга нэгэрэ. Том ихнийхөө дууг таньсан Юмдайгвай хамгийн түрүүнд муу бүхнийг төсөөлөө дамжив. Хөөхтөн зүгээр байгаа та. Нөхөр нь айлгцсан юм биш үз. Эсвэл эмгэн айж гайхсаар ямар тааж хаалгаа тайллаа. Охиныхон царай төрөг саяхан төсөөлж байсан шиг нь уруудаараа уйлж бараасан шин жалга. Харин жинүүр дүүрэн инээч гисэн жигтэйхэн сайхан зантай хүн зөксөж байна. Миний охингийн төв болов уцаарч ирэхгүй. Хоцсны цэнэгд босцсон үү? За тэр яг сайхан мэдээтэйж. Нөгөө эрдүр миний яриадсэн таныг сувлийн газар амрах гэрхийн бичиг бүтсээ. Маргааш өглөө эрт унаан цугаад явах боллоо ээж. Гүн чи юм хурдан гинтгэн
За ээж, хортон шиг хувцлаараа манайх руу явна. Манай хүн таныг өглөө унаанд чинь суулгаж өгөх болсон шүү. Гү чи чинь салхи шуурга шиг ингэж хийж урсчиж байдгаа болооч ээ. 50 суугаад аяг цай угаадах. Тэгээд ярилцъя. Тэгэх цаг алга байна ээжээ. Хортон шиг хувцалж. Хоёулаа замаараа дэлгүүрөөрөө шуу манайх руу. Гатаа оноо хүлээлгч гисэн байгаа. Хурдлаа ээжээ, хурдл. Гү чи юм хачин хүн шүү. Хац таарсаа ээжээ. Ийм боломжийг алдвал хайрын штэ. Тэр сөүлийн газарт чинь очиж биеийг тэнхрүүлэх гэсэн хүмүүс хэдэн сарын өмнөөс л ээлжиж захиалж араараасаа дугаарлаад бүү юм болд нь штэ. Ийм боломж та бүдэрт олдохгүй ээж минь. За үгүй одоо тэгээ би гэрээсээ юу авах вүлээ? Солих хувцснаас өөр юу ч хэрэггүй ээжээ. Танд хэрэгтэй мийг би өнөөшн гэртээ жин там болгоод бэлтчихнэ. За одоо яарвчлаа ээж минь цаг хэцүүдлээ. Гэрээ одоо яадаг вүлээ? Төлхөөрийг нь надад үлдээжгээ. Би маргаас цайныхаа цагаар ирээд цэвэрлэж зэгцлэг зүйл байвал амжуулчихна. Ингээд гэрээсээ хам хум гарсан юм дэгвэ машины арын суудалд суугаад том хөргөний хэрүүгээ зорин явж байлаа. Одоо л нэг амс хийж наадах цаадахыг эрэх цүүлэгтэйгээ болж ирсэн юм дэгвэ ямар тайж том өхөндөө баярлав. Үнэн дээр бол өөрөө тэр сөвлөл энэ төрд очиж хөвдөг дур сонирхол багтаа байсан ч өөрийнх нь төлөө ингэж чармаажгүйсэн охиныхоо сэтгэлийг гонсойлгож болохгүй байлаа. Хөөх юм уу охин намайг тэр сөвлөлд төвтүүлчих санаатай аль эртнээс л хөөцөлтөд байсан юм. Явахгүй гэж хэлсэн бол гомдод зүхүүд болох байсан дамжиггүй. Яадаг ч байсан хэлснээр нь яваад л ирэхээс өөр яах вүлээ гэсэн бодол юм дэгвэн толгойд эргэлдэнэ. Үеийн хөгшчүүлтэйгээ сөвлөлд хэд хоног амарсан юм дэгвэн сэтгэл санаа өөдрөг байсан ч хам хум орхиод гарсан гэрлүүгээ эрхгүй яарч байлаа. Хортхон шиг гэртээ гараад галын өрөөнийхөө өнөө хүмүү модон шүүгээгээ нээж байж л санаа намармаар санагдана. Сүүлд зүүдэлсэн тэр зүүд нь санааных нь мухраас арилах янз алга. Удахгүй бүхэл юм сайхан болно. Тэр сайхан цаг яг хэзээ болохыг мэдчихэд би чамд дуулгах болно гэсэн өвгнийхэн захиас. Хэдий зөвхөн зүүдэндээ тэр зурвасыг уншсан хэдий ч энэ бодит амьдрал дээр болоод өнгөрсөн мэт санагдана. Нөгөө ертөнцид байгаа өвгөн нь өөрт нь зориулаад ямар нэгэн зүйлийг ямар нэгэн аргаар мөн өгшүүгэнд хийчихсэн юм шиг жигтэй мэдрэмж юмдайгвайг сүүлийн хитэн өдрийн турш тайван байлгаагүй. Хөгшрөөд дими балай зүйлд итгэж сэтгэл санаа нь самуурч байгаа мó? Аль эсвэл харин ч бүр ухаан нь гэж саруулсаж байгаа мó хэн мэдэх. Ямар тайж хурдхан шиг л гэртээ харж өнөөх шүүгээгээ нээж харах нь чухал байлаа. Тэгж байж л сэтгэлийнх нь мухраас салж өгөхгүй байгаа тэр нэг эргэлзээ жигтэй мэдрэмжийнхээ хариу болох болоод байв. Огн сүлд гэрээсээ гам гарахын өмнө доторхыг нээж харах ёстой байсан юмсан гэсэн бодол төрөгч тухайн үед тийм сөхөөгүй байж. Эмээ танай охин гадаа ирчиж гэх үйлчлэгч охины дуугаар юм дэгвэ сууж байсан орноосоо өндийлөө. Хэдэн өдөр хамт байсан үеийн хөгшчүүлдээ эрүүлийн хийгэрүүж баяртай гэж хэлээд гарав. Одоо л нэг харихана. Хэдий сөвлөл сайхан байсан ч гэсэн өөрийнхөө гэрийг хачин их сончихсан байгаагаа юм дэгвэ гайхана. Сайн уу чи сайхан амарсан уу? Миний хүүхдүүд сайн биз дээ. Сайн байлгүй байх вэ? Та минь бүр өнгө зүс орчгтэйгэн сайн харагдчихжээ шүү. Мөн охиныхаа буй нарэж ин хитэн өдөр сайхан л байлаа. Сүүлдээ бүр гэрээ санахын зордг юм байна. Нөгөө мөн хоёр дүүн сайн биз дээ. Уг нь наашаа уцаар ярьсан юм л та. Тэгтэл энэ сөвлийн газар утасны сүлжээ сайн барихгүй болохоор хүний ярьсан хэлсэн олигтой дуулдахгүй. Сайнаар барах уу та? Багадгүй нөгөө ярьж байснараа тань дөрөв өдрийн бэлгэд мөнгө явуулсан. Их том бэлгэ болсон шүү. Өөрт нь хэрэг болох зүйл аваад буцаагаад явуулаарай гэж байхад та. Ээж юм дээ. Та дандаа л ингэж ярьж их юм. Хэдүү хүүд чинь таныг баярлуулах гээд яахыг хүлээгээд гүйлдэж байгаа чинь та ийм юм ярьж болохгүй штэ. Оромгүй шүү ээжээ. За мөн хөгшин ихийг өршөө. Зөөнөглөөд хэдүү хүүхдийгээ сэтгэлд ус хийж гэж мэдхээр болж байгаа юм байна та. Ингээд л юм болгон санаа зовх гэдэг хүн шүү. Бити ингэж өөрийгөө хөндрүүлж ял та ээж минь. Машинаар хэдэн цаг давгснийхаа эцэст юм дэгва орцсныхоо үдэнд буулаа. Ингээд гэртээ ирж байгаа та сэтгэл санаа жигтэйгэн сайхан. Том охин нь цүнхтэй ховцос бас бус зүйлсийг нь бариад араас нь дагалдав. Охин нь гэрийнхэн түлхүүрийг өгч юм дэгвэ хаалгаа нэгэд тэд дотогш орлоо. Бүх юм өөр болжээ.
Яг л танихгүй айлд ороод ирж байгаа юм шиг. Тавилга хэрэгсэл буудан сандал гээд бүгд л гялалзаж гэлтхнаад огт хөр цоошин болоод солигдчихож. Юмдаа шалвахын шиг галынхаа өрөөнд явж ороод харлаа. Байхгүй байна. Үнэхээр байхгүй байна. Хэдэн 10 жилийн турш өөртөө хамт байсаар байсан өнөөхмө дөрвөлжин модон шүүгээ алга. Оронд нь орчин үеийн хийцтэй гоё чамин тавилга нэг ханыг нь нэлен хүйдэн дүүргэжээ. За ээж минь ямар байна да гэх өхнийхэн дуу тэр холоос сонсогдох шиг. Ээж таалагдж байгаа зү. Та минь одоо ингэж нэг төгтөө тавилга хэрэгсэлтэй болох цаг нэрсэн. Би тэд аль эртнээс л яриадсан юм. Таанч мөнгө цаасан болохгүй ясаар байгаа өнөөдөр хүрчлээ. Ашгүй дүүгээ явал сэдэн дөрөөр энэ бүхнийг амжуулж чадлаа шүү дээ. Ээжээ, яагаад дуугаа ураачва? Гойгоо үсттэй. Тийм байна. Таныг ингэж гайхаж баярлна гэж би тэд ярьж ирсэн юм а. Зөвл болсон байна. Нөгөө муу хуучин дөрвөлжин шүүгээг мань яв. Нөгөө хуучны юм би юу? Одоо тэрний хэрэг байхгүй стэйж. Хүн амьтан зүгээр өгөх гээд чогны нэмэргээд авахгүй юм бэлээ. Ашгүй хог аждаг машинд харалтаар нь ачаад явуулсан. Хэрэгтэй нэг нь олж аваад түлчгсэн бидтэй. Доторх юмнуудыг нь бол аваад энэ шин шургууланд хийцэн байгаа шүү. Энэ үед өхнийх нь гаруудаас дуугарав. Тэр ихэнтэй чим ярина. Тэгээд яаралтай явах хэрэг болоод ээжийнхээ мөрийг илэн тун удахгүй эргээд ороод ирнэ ээжээ гэж хэлээд гарав. Юмдаа галын өрөөнийхөө цоошин сандал тэр өнцөгдөн суулаа. Хачин эвгүй харь холын гимээр ямар ч тавигдахгүй мэдрэмж. Хоочны юм би гинэ хэмээн амандаа сонсогдох тайвгүйтэй шивнэлээ. Тийм дээ. Би ч гэсэн тэр шүүгээтэйгээ адилхан хоочны юм би шүү дээ. Гэсэн бодол толгойд нь эргэлдэн. Амьдралынх нь аз жаргалтай мөч бүхнийг хамт хуваалцсан дөрвөлжин модон шүүг нь одоо хаанч байхгүй болсныг ухаарлаа. Уг нь тэнд чинь өгний мандатад явуулсан юм байх ёстой шүү дээ. Яг л урдын шиг амьд ах үедээ үлдээдэг байсан шиг ямар нэг чухал зүйл. Гэсэн гомрохлын нэгэн бодол голыг нь зураад өнгөрөв. Цээжинд нэг хар юм бөглчих шиг болоод тэр нь амьсгалах тоолонд нь улам бүр томрон тэлсээр байх. Том хар зүйл улам бүр хүрээгээ нэмэн өссөөр удалгүй нүдийг нь харанхуйлаад ирэв. Хажууханд нь удахгүй бүх юм сайхан болно гэх өвгнийхэн танил дуу сонсогдох шиг. Хонх дуурсаар ээж байхгүй байгаа юм бах та. Харин л дээ. Уг нь намайг түрүүн гарснаас хойш бүтэн цаг чулаагүй. Хажуу айл эсвэл ойрхон дэлгүүр орсон юм болов? Харин тий. Уг нь гэртээ үл гялсгээл хаалганы төгөнсөн. Хонх дуурсаар л. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.